Онлайн салбараар төлбөр төлөх заавар. www.mobicom.mn веб хуудсанд хандан нэвтрэх хэсэгт дарна утасны дугаар нууц үгээ оруулан нэвтрэх хэсгийг сонгож дараагийн хуудас руу шилжинэ. Нэвтэрч орсны дараа нэвтрэх цонх нь гарах болж өөрчлөгдсөн байна. Төлбөр шалгах төлөх зэсийг сонгоно. Дараа төлбөр дугаарын төлбөр төлөх бол өөрийн холбоо сонголтыг хийнэ. Нэвтэрч орсон дугаарын төлбөрийн үлдэгдэл автоматар харагдана. Бусад дугаарын төлбөр төлөх бол утасны дугаар төлбөрийн дүнг оруулна. Сагсанд хийх эсвэл төлбөр төлөх сонголтуудыг хийж баталгаажуулах сагс руу шилжинэ. Сагсанд төлбөрийн мөнгөн дүн болон мэдээлэл харагдах бөгөөд буруу бол хасах боломжтой. Сагсаа баталгаажуулан шалгаж тооцоо хийх гэсэн сонголтыг дарж төлбөр төлөлтийн хуудас руу шилжинэ. Төлөх үнийн дүн харна. Нөөтийн баримт авах сонголтоо хийнэ. Байгууллагын нэр дээр авах бол тухайн байгууллагын регистрийн дугаарыг заавал оруулна. Нөөтийн баримт авах имэйл хаягаа оруулж төлбөр төлөх банкаа сонгоно. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаад зөвшөөрөх хэсгийг бөглөж төлбөр төлөх товчон дээр дарахад сонгосон банкны хуудас руу шилжинэ. Гуйлгээг тус 11 банкаар хийх боломжтой. Картын дугаараа оруулна. Карт эзэмшигчийн овог нэрийг картээр бичигдсэний дагуу оруулна. Картын хүчин төгөлдөр хугацааг бичнэ. Картын ард байрлах CVV кодыг оруулна. Өмнөх хуудсанд оруулсан картын мэдээлэл болон таны төлөх дүн харагдана. Интернет худалдаа авалт хийх e-кодоо оруулж худалдаа авалтаа баталгаажуулна. Төлбөр хийх товчийг дарж худалдаа авалтаа дуусгана. Худалдаа авалт амжилттай болсон тухай мэдээлэл харагдана. Гуйлгээний баримт хэвлэх хэсэг дээр дарж нөөтийн баримтаа авах боломжтой. Онлайн салбараар тухтай үйлчлүүлээрэ баярлалаа.